их мөнгөтэй байгаад мөнгөө ингээ алдчихвал тэр хүн нуран унцдаг бол тэр хүн баян хүн биш. Тэр хүн мөнгөний хамааралтай хүн байна. Хаана юунд блоклогдсон юм болоо? Тайлаад жинхэнэ баялаг бүтээдэг баян хүн болоос гэж хүсэж байна. Ганцхан зүйл үлддэг байхгүй, бүх юм алдсан үед мөнгөө алдлаа, карьерээ алдлаа гэж бодъё л доо. Тэр үед хажууд чинь байгаа найзууд, хамтрагч нар хүртэл холтлоо гэж бодоход чамтай хамт хэн үлдэх вэ гэхээр чиний дотоод дахин босож ирэх тэр хүч итгэлч нь үлддэг байхгүй юу? Тэгэхээр өөртөө хөрөнгө оруулахгүй бол тий өөрөө чинь далт тухамсар ямар байдалд орох вэ? Өөртөө хөрөнгө оруулж чадахгүй харамж байдал. Энэ юу юм бэ гэхээр энэ айдас байхгүй. Надад ирээдүйд мөнгө орж ирнэ гэдэг итгэл байхгүй. Бага юмыг хэмнэн байхгүй байсан ч төвчж амьдрах ёстой. Энэ юу юм бэ? Энэ хизээ энэ цикл чинь дуусах юм. Сайн мэцхан ирэх үзэгчтэй Psycho Secret сурал подкастын маань ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За урилгаар Жайна психосоматик Жайна амч маань оролцож байгаа. Өнөөдрийн бит хоёрын ярилцах сэдэв бол тун утгагүй болох гэж байгаа удмын баялагын сангаа нээх үе эвентийн талаар бит хоёрын энэ сэдэв маань өөрөө мөнгөний талаар яригдах юм шиг байна тийм үү? За тэгээ би нэг удмын баялагын сангаа нээх үү гэдэг яг энэ эвентийн нэрнээс надад нэг юм асуулт байна л да. Удмаас орж ирж байгаа, генээс орж ирж байгаа. За магадгүй одоо бидний өвөг дээдээс сэлмэгдүүлэлт үрцэжсэн, зовжсэн ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлүүд маань бидний одоо нөгөө одоогийн амьдрал мөнгөний блок гэхээр нөлөөлт юм болоо. За бидний одоо удмын баялагын сангаа нээх үе гэдэг ивент маань өөрөө айгүй онцлогтой байгаа. За мөнгөний блокуудыг тайлахаасаа гадна одоо бидний төрмөл дотоод сайн сайхан төрмөл одоо хүч байдаг. Энэ маань өөрөө бид нарыг тийм нийгэмдэх байр суурь олох, эзлэх. За одоо жишээ нь ямарваа нэгэн одоо тийм хамтран ажиллах, түншлэл одоо түншлэлийн харилцааны одоо тийм чадварууд энийг бий болгох мэрэгэн ухаан энэ маань өөрөө цаанаасаа тийм дотоод хүчтэйгээ холбоотой тухайн хүний өөрийнх нь дотоод одоо итгэл үнэлэмж хэр байна тэрнээсээ хамаарат бас бидний нийгэм дах байр суурь эзлэх тий өөрсдийн амьдралд сэтгэл хангалуун байх эдгээр маань маш их тийм холбоо хамааралтай байд юм байна. Тэгэхээр энэ холбоо хамаарал нь эргээд юунд холбогдож ийн вэ гэхээр өнөөгийн нийгэмд мөнгөнд одоо мөнгө санхүүгийн байдалд маш их холбогдож одоо байгаа. Тэгэхээр бидний одоо өвөг дээдсээс орж ирсэн тэгээ чиглэлт хилмигдэлтүүд за мөн өвөг дээдсийнхаа тийм бидний одоо цуснд байдаг сайн сайхан чанарууд за тэр хүмүүсийн дотоод ямарваа нэгэн маш олон жилийн тэр туршлага сайхан амьдрах одоо ингээд дайчин чанар гэдэг юм уу. Энэ болгон чинь бидний цуснд ингээд байдаг учраас эргээд энэ маань бидний дотоод хүч ингээд мэдрэгдээд идэх байхгүй. Хүний өөрийнх нь тий өөрийнх нь ерөнхийдөө дотоод нэг үнэлэмж гэж юм байгаа шүү дээ. Энэ блоконд орно гэж байдаг. Энэ блоконд орчих юм бол хүн чинь маш сайн мэдлэг боловсролтой ч гэсэн тий ер нь бол эргээд нөгөө санхүүгийн асуудалд орох ч юм уу өөрийнхөө карьер ч юм уу нийгэмдэх байр суурь ч юм уу энэ нь ингээд одоо ямарваа нэгэн байдлаар гацалтанд орох ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр нэг удмын баялагын сан гэж яриад ахаар нэрэл хүний удамчин баялагын сангаар дүүрэн байдаг. Тэгэхээр тэрийг бид нар ашиглах хэрэгтэй байдаг. Ихэнхдээ дотроо нэг юм хийж чадах юм шиг санагдаад байдаг. Гэхдээ нэг л болж өгөхгүй яваад идэх тий. Тэгэхээр энэ маань манай үзэгчд ер нь бол мэдж байгаа бах тий. Мэдгүй хүмүүс ч байж магадгүй мөнгөний блокийн одоо 40 шинж гэж бид нар ингээ гаргасан байгаа шүү дээ. Энэ блокийн 40 шинж байдаг. Тэрнээсээ гадна ер нь бол мөнгө санхүүгийн энергийн урсгал гэдэг маань эцэг ийг өвөг дээдсээс орж ирдэг гэдэг ер нь бол яриад идэг тийм мөн удам сайддаг хүн ч одоо юу гэдэг лээ. Тийм бас нэг гоё өгнүүд байдаг шүү дээ. Эдгээр чинь ер нь бол
утга учиртай. Удмын баялагын сангийн блоконд орно гэдэг чинь юу юм бэ гэхээр хүн өөрийнхөө эцэг эцгийг хүлээн зөвшөөрдөггүй бол эцэгт өөрийнхөө их эцэгтэй гомддог бол бидний энэ оюун ухаан чинь өөрөө цаана бидний зан төлөвийн стратегийг боловсруулдаг маш ухаалаг байдаг учраас эргээд нөгөө эцэг эхийн маань одоо тэдний маш олон жилийн генэнд нь агуулгадж ирсэн тэр гайхалтай туршлагууд тий. За энэ зүйлийг миний даалт тухамсар ашигладаггүй. Дарангуйлж идэг байхгүй. Тэгэхээр дарангуйлна гэдэг чинь дотроо нөгөө яг амьдрал дээр илрэл дээр яаж одоо илэрч мэдрэгдээд идэг вэ гэхээр ийм хүмүүс мөнгөний блокуудын шинж тэмдгээс гадна эрэгтэй хүмүүс одоо жишээ нь олонний өмнө өөрийгөө ингээд зоригтой илэрхийлэх батлах энэ зоримог байдал дутуу байдаг. За тэгээд одоо ямарваа нэг хамтын үйл ажиллагааны түншлэлийн дэмжлэгийг үүсгэх энэ чадварууд дотроо байдаг байхгүй юм чинь. Энд чинь өөрөө маш их олон жилийн тэр удмын санд нь байдаг чадвараас бас маш их том хамааралтай байд юм. Тэгэхээр энэ чадварууд айгүй сул байдаг. За тэгээд яг нөгөө аавын талаас блоктой хүмүүс чинь нөгөөх нь юу вэ гэхээр харилцагч нартайгаа хувийн хэлэх язгаарыг маш одоо чанартай тогтоож чаддгүй гих мэтчлэн иймэрхүү байдал чи өөрөө эцгийн талын өөрөө ингээд дотроо хүлээн зөвшөөрөхгүй бол тэр талын орж ирэх тэр дотоод чанаруудыг далд тухамсар ингээд хүлээн зөвшөөрөхгүйгээ дарангуйлждаг юм байна. Тэгэхээр ийм хүний дотоод байдал нь өөрөө юу вэ гэхээр хоосон жоохон өөрийн дотоод тэр одоо үнэлэмж гэх юм уу тэр итгэл жоохон доогуур болдог. За тэгэхээр эхийн талаас бас ийм байдаг. Тэгэхээр нөгөө эцгийн тал илүү давмгаалаад идэг нь тийм нөлөөлдөг. Яагаад гэвэл бидний далд тухамсар чинь эцгийг одоо багасаа харж өсөхдөө тэр хүмүүсийн одоо эцэг хүн чинь гэр бүлэд хийж яддаг шүү дээ. Эцэг хүн авч явдаг, эцэг хүн хамгаалдаг, ноён нуур учраас ер нь бол тэр хүмүүсийн нийгэмдэх байр суурь ч юм уу өөрийнхөө одоо мэрэгэн ухаан гаргаж одоо хүүхдүүдээ ч юм уу гэр бүлээ яаж авч явж байгаа байдлуудыг бид нар багаасаа ингээд зөнгөөрөө бидний далд тухамсарт бичигдээд идэг. Энэ маань аавыг хараад бахархах сэтгэлээр ерөнхийдөө бид нар дараагийн том болоод ирэхээр өөрсдийн нийгэмдэх байр суурийг яг тэр одоо загвар ингээ бэлэн байдаг болохоор хэцүү биш байдаг байхгүй амархан байдаг. Тэгэхээр ийм эхийн талаас гэж байдаг байхгүй. Эхийн талын удмын сангийн одоо блоконд орно гэдэг нь юу юм бэ гэхээр хүн хин нэг нь намайг буруутгах үедээ гэд өөртөө сэтгэл ханамжгүй өөрийгөө буруутгаад байдаг, хангалтгүй гэж үздэг. Бүх юмдаа хангалтгүй гэж үздэг. Тэгэхээр ийм хоёр талын юм урсгалтай байгаа боловч эцгийн тал бол давмгай байт юм байна. Эцгийн тал нь ерөнхийдөө орлого тал руу юм байна шүү дээ. Олж ирдэг гэдэг утгаараа орлогын их үүс. Орлогыг олж ирэх нь эцгийн талын энергиэр бол тэрийг хүртэх нь эхийн талын энерги болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө бас нөгөө би хангалтгүй гэж аав чинь хүртэж авч чаддаггүй болохоор дахиад нөгөө ингээд яг ингээд маш сайн ингээд том зургаар ингээд ойлгох юм бол бас л мөнгөний блоконд ингээд ороод идэг. Одоо ингээд байсан ч ингээд өөрөө ингээд үн цэнтэйгээр гоё ингээд ашиглаж чадахгүй ингээд тогтоодгүй гэх юм уу. Мөнгө тогтдоггүй хүмүүс бас байгаад идэг тийм. Тэгэхээр эцэг эхийн талын удмын сангийн баялаг гэдэг ийм үг өнөөдөр ингээд ашиглаад сууж байгаа боловч яг үнэндээ энэ бол бидний хүмүүжил баггүй нэг талын хүмүүжил бидний харж өссөн байдал тий. За тэгээ бидний одоо нэрэл цуснд байдаг тэр зан чанарууд маань болж байгаа. Тэгэхээр эдгээр хамгийн гол нь хүн өөрөө энийг блоконд оруулдаг. Хүн өөрөө блоконд оруулна гэдэг нь эцэг эхийг хүлээн зөвшөөрөхгүй байдал. За өчигдөр гэхэд л надад нэг эмэгтэй юу яаж байгаа байхгүй юу? Асуулт зөвлөгөө авсан. Юу гэхээр манай сургуулийн төгссөн үнэлтэй. Би чинь 3 хүүхдээ өөрөө тийжээж байна. Нөхөр
хүнтэй ингээд удаан хамт амьдарч байгаагүй нөхөртөө ингээд суугаад богино хугацааны дараа ингээд салцсан байсан юм аа гэд ингэж байгаа. Тэгэхээр энэ хүн чинь мэдээж нөгөө мөнгө санхүүгийн асуудал бас өөрийнхөө нуруунд дээр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь бас блогтой холбоотой гэж бас ойлгож байна. Энэ гүнд нь байгаа далд тухамсрын гүнд нь байгаа тэр итгэл үнэмшил тэр програмуудыг ер нь бол хувиргах шаардлагатай байдаг байхгүй юу. За тэгээд тэр хүндээ би ингээд зөвлөгөө өгсөн л доо чиний яг ихтэй хүн миний хажууд удаан тогтдоггүй гэж асууж байгаа асуулт чинь өөрөө чиний далд тухамсарт байгаа итгэл үнэмшлээ над дээр чи ажиллах ёстой гэдэг илэрлэн. За тэгээд чи ер нь бол альва одоо юмны сүр пундам гэж бидний дотор байгаад идэм аа. Чи эцгийн тухай ямар зөрчил чиний дотор шүмжил байдал юм бэ? Гэхдээ үний бүх тэр мэдээлэл чиний далд тухамсарт байгаад идэх болохоор тэрний тусгалаар чи ингээ харилцаа үүсгээд идэм аа. Яг тэгвэл эцэг эхийн тэр харилцааны загвар далд тухамсарт хүүхэд байхдаа суучдаг эргээд тэр миний амьдрал тэр циклээрээ давтагдах магадлал өндөр байдаг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд эцгийнхаа тухай бичсэнийг бүр ингээд нэг том нүүр олгоод эрэгтэй хүний тухай боддгоо нэг нүүр олгоод ингээ явуулсан юм байна. Тэгсэн чинь харсан чинь аав маань надад хизээж одоо цаг гаргаж байгаагүй, аав маань архи удаг, архины мөнгө гуугаад явдаг. За тэгээд хэдэн наснаас гинэ 7-8 наснаас хойш аавыгаа үзэн яддаг болсон гэх иймэрхүү юм бичээд байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ програм юу юм бэ гэхээр тэр эцэг хүний тэр одоо хамгаалдаггүй хангалуун тий сайн сайхан амьдрах тэр очныг бүрдүүлэхгүй тийжээдэггүй маш олон зүйлүүд байгаа. Миний хэрэгцээг хангадаг хүн аа биш юм байхгүй. Миний хажууд те дэмждэггүй гэх мэтчлэн ийм зүйлүүд байгаад байгаа хгүй юу. Тэгэхээр энэ бол далд тухамсрын гүнд нь ингээд програмчлагдсан учраас тэр загвар өөрөө фундамент болсон байгаа болохоор тэрийг хүн өөрөө ухамсартайгаар далд тухамсрын гүн рүү нэ ороод хувиргаж засах боломжтой. За нэг байна те энэ нэг хоёрд одоо эрэгтэй хүмүүсийн тухай юу боддөг вэ гэхээр тэрийг ингээд дахиад ингээд бичсэн билээ. Тэрэн дээр бас ажиллах ёстой гэж зөвлөгөө өглөө. Өвөөгийн тухайж бас ингэ бичсэн билээ. Өвөөдөө гомддог яагаад гэвэл намайг ингээд миний дүүгээ надаас илүү гэж үздэг, намайг дандаа харьцуулдаг, загиндаг байсан гэд ингээд иймэрхүү гомдлууд нь байгаа байхгүй юу тий. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө эрэгтэй хүмүүсээс охин хүүхэд чинь бага багт ингээд хамгаалуулж, хайрлуулж өсөх юм бол ер нь том болоод ирэхээр санхүүгийн асуудалд орохгүй юм байна. Тий тэгэхээр аавда хайрлагдаж хамгаалтыг мэдэрч өссөн. Тий одоо энэ чинь нэг нийгэмдэх байр суурь гэдэг чинь заавал нэг бид нар тий карьерийн тухай бодох биш. Гэр бүлийн доторх бас тэр харилцааны загваруудад нөлөөлдөг байхгүй юу. Жишээ нь тий одоо харилцан дэмжлэгийг авах дэмжлэгийг үүсгэх тэр чадвар чи өөрөө мэрэгэн ухаан байхгүй юу. Тэ өөрийгөө ойлголцох. Тэгэхээр энэ бол гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн ер нь бол нарийн ярих юм бол нөлөөлдөг өө. Тэгвэл хүүхдүүдтэй одоо мөнгөний блоктой өсөхгүй бэ гэх юм бол ээж аав юм дээр анхаарах хэрэгтэй. Бид нар бол ээж аавгаасаа ингээд мөнгөний блокыг авчижээ. Гэхдээ буцаагаад бид нар өөрийн үр хүүхдтэй те мөнгөний блокгүй байлгая гэх юм бол эцэг их хоорондын харилцаа ямар ах хэвээр бол эрүүл харилцаа байхгүй. Эцэг их биш үү те хүүхдийг хүмүүжүүлдэг юм байл шүү дээ. Өөрсдөө хүмүүжүүлж хүүхдүүдэд зөвхөн сайхан үлгэр дурайлал өгөх юм бол зөв өөрөө зөв байх юм бол тэр чинь хүүхдэд зөв болоод хүмүүжил болж очиж байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр харилцааны асуудлууд чинь бас өөрөө хүний өөрийнхөө оюун ухаанд нь байгаа мэдээллийн сүрэн дээр л харилцаа бий болж байгаа. Тэгэхээр хүн өөртөө л ажиллах ёстой. Ер нь эцэг эхүүд өөрсдөн дээр ажиллах ёстой. Өөрсдөө эрүүл харилцаатай яг эцэг нь эцэгийн үүрэг, их нь эхийн үүргээ авч явах ёстой. Эцгийн үүрэг байхгүй эхийн үүрэг давмгайлах юм бол дахиад энэ маань миний одоо байгаа далд тухамсарт одоо загварчлагддаг, кодлогддог. Тэгэхээр бид нар нэг ийм зүйл байдığım байна. Ойлгоснороо. Эрэгтэй хүн л байх ёстой, эмэгтэй хүн л байх ёстой. Өөрийн гэсэн үүрэг хариуцлага гэдэг зүйл байдаг гэдгийг бид нар тий хичнээн мянга одоо
шүүмжилж үгүйсгэж нийгэм өнөөгийн байдалтай холбож ярьж байгаа ч гэсэн бидний талд ухамсар тэр ойлголт байдаг. Жишээ нь эцэг хүн чинь юм байдаг, ээж хүн чинь юм байх ёстой гэх мэтчлэн юм төрмөл байгаад идэг. Байгалаасаа заягдсан. Өөр төрчдийн шинж чанаруудтай байдаг тийм. За тэгэхээр би нэг асуулт асууж бодлоо. Бид нар эцэг их өвөг дээдтэйгээ ер нь их шүүмжлэлтэй, ямарваа нэгэн байдлаар гомдолтой, ямарваа нэгэн байдлаар сэтгэлийн эмзэглэлтэй ханддаг бол энэ маань одоо мөнгөний блок болд юм байна. За тэгэхээр бид нар энэ эвент дээр энэ эвентийн үеэр энэ бясалгалыг хийгээд өөрсдийнхөө мөнгөний блокийг тайлах юм байна. За энэ ойлголтыг авлаа. Гэхдээ хүн өвөг дээдэстэй хүндлэлтэй, талархалтай, уучлалтай хандснаар хүн юу хүртэж болох юм бол? Ер нь өвөг дээдсийг бол бүгдээрээ л сайхан шүтдэж штэ манайхан тий. Өвөг дээдсийн тэр дайчин, тэр баатарлаг, тэр одоо байдлууд тий. Тэднийг ингээд бодоод яриад ер нь бол хүн болгон бахархаж чинь энэ юу вэ гэхээр энэ бахархах сэтгэлээр далд ухамсар өөрөө ихтгэл болгож кодлдог байхгүй юу. Тэгэхээр хэрвээ өвөг дээдс чинь ийм сайхан байгаа шүү дээ тий. Гэхдээ эцэгээ хүлийн зөвшөөрөхгүй бол тэр өвөг дээдсээс орж ирэх сайн сайхан чанар эцэгээ хүлийн зөвшөөрөхгүй байснараа тэрүүгээр таслагдаад байгаа байхгүй юу. Хаагдана гэсэн үг байхгүй юу. Яагаад гэвэл далд ухамсар чинь эцгийн сайн чанаруудын тий ашиглая. Гэхдээ эцгээ бол хүлийн зөвшөөрөхгүй юм байна. Зөвхөн сайн чанарыг хүлийн зөвшөөрж байгаа юм байна гэд ингэж ялгаж ойлгохгүй байхгүй юу. Тэр чигт нь хаадаг. Тэнгүүдэг хүн чинь ингээд дотроо нэг л яг төрмөл тэр одоо ихтгэл байдал маань тий дарангуйлагдсан байдгийг. Тэгэхээр өвөг дээдсээс орж ирэх энергийн урсгал, мөнгөний энергийн урсгал гэж юу юм бэ гэхээр тэр л одоо маш олон жилийн туршлага байгаа байхгүй юу. Чадварууд яаж амьдарч, яаж хоолоо олж идсэн тий. Яаж одоо тий өөрийн байр суурь ингээд авч явж ийсэн гих мэдчлэг маш асар том туршлагууд байдаг. За тэр туршлагуудын донд миний одоо бодож байгаагаар өнөөдөр хамгийн их ашиглаж байгаа нь мэрэгэн ухааны юм болов гэж бодож байгаа байхгүй юу. Яг гэвэл үнэхээр мэрэгэн ухааныг ашиглаж ижил мэрэгэн уран ухаантай хүн үнэхээр сайхан амьдарч чадах болчиход байгаа байхгүй юу. Одоо биеийн хүчнийх бол биш болчлоо тий. Одоо өнөөгийн нийгэмд багаар ажиллах ёстой байгууллагад тий. Тэгэхээр яалтчгүй тэр хамтын үйл ажиллагааны тий түншлэлийн дэмжлэгийг авах тэрийг үүсгэх чадвар чи өөрөө мэрэгэн ухаан та холбоотой байдаг байхгүй юу? Наана гүрийгээд хөдөлмөрч байдал маань байгаа ч тэр чадвар байхгүй бол энэ ертөнцийн амьдрал чинь тэр чигтээ харилцаан дээр үүсэж байгаа чи хин нэгэндээ харилцаж түншлэлтэй байж ижил чиний одоо ажил бизнес чинь явах гэдэг юм уу? Тий. Эсвэл энэ чадвар хэрвээ байхгүй бол чи зөвхөн ажилтан болж яг уу одоо цалин авч хязгаарлагдмал орлоготой болно гэсэн юм байна. Тэгэхээр одоо манай ивентийн гайхалтай зүйл нь юу вэ гэхээр энэ маань дарангуйлагдсан байх үедээ хүн аавыгаа одоо ингэж боддог байхгүй юу? Би аавыгаа хүлээн зөвшөөрдөг юм аа, гайхалтай манай аав юу гэж эцэг ихтэй гомдно гэж боддог байхгүй гэж боддгоо. Гэхдээ энэ чинь яг өөрөө чинь ил ухамсарын төвшөнд л ингэж хүн болгонд тэгж боддог. Гэтэл тэр даалт ухамсарын гүнд нь аягүй сайхан нуучсан маш олон сэтгэлийн зүйлүүд одоо блоклогдсон байдаг байхгүй. За бид нар ингээд аав ээжээгаа үнэхээр дээдэлдэг, хайрладаг, хайртай гэж боддог тий. Гэхдээ хүний энэ трама гэдэг зүйл чинь 80% эцэг ихсэн ер нь бол байдаг байхгүй. Хүүхэд насндаа мэдээж эцэг ихтэй хамт амьдарч байгаа юм чинь. Тэгэхээр далд ухамсарын гүнд нь тэр хүлээн зөвшөөрөхгүй байгаа, үгүйсгэх шүүмжлэх ч юм уу намайг ингээд гомдоож исэн, үл тоож исэн ч гэдэг ч юм уу. Тэгээ намайг ингээ ерөөсө хахардаггүй байсан ч гэдэг ч юм. Иймэрхүү л одоо ихтгэл үнэмшил гүнээс нэг гараад ирдэг байхгүй блоклогдсон байдیں۔ Тэр энэ зүйлүүд чи яг үнэндээ хүний тэр одоо төрмөл дотоод итгэлийг бас одоо дарангуйлаад идэх байхгүй. Тэгэхээр эцэг ихээ ингээд хүлээн зөвшөөрнө гэдгийг хүмүүс маань бас сайн ойлгосоо.
Бүр одоо даалт хумсрын төвшөнд тий одоо хүндэтгэн дээдэлж хүлээн зөвшөөрч жинхэнэ тэр байдлыг ингээд өөртөө суулгах юм бол жинхэнэ нөгөө удмын санд ч байгаа тэр чадваруудыг даалт хумсрын эргээд өөрийнхөө амьдрал дээр ашиглах тэр мэрэгэн ухаанч байдаг ч юм уу, дайчин чанарч байдаг ч юм уу. Ингэж ашиглах боломжтой байдаг. Хүн ингээд бодоход хүмүүс ингээд яриад идэв шүү дээ. Би чинь ингээд гомдоогүй, гомддггүй гэдэгтээ гомдсон байдаг тий. Жишээ нэг тиймэрхүү л байдалтай кодлогддог юм аа. Тий одоо бага насны тэр драма тэр тий эцэг эхийг үгүйсгэх хүлээн зөвшөөрөхгүй гомдох гэдэг зүйл чинь. Тий. Зарим хүмүүс ингэдэг шүү дээ. Би ингээ хөдөлмөрлөөд лэн маш их хичээж гин. Янз янзаар хичээж гин. Гэхдээ миний хувьд санхүүгийн хувьд дахиж зэрэгсээ гарахгүй байна гэдэг. Энэ юутай холбоотой ямар блок байж болох вэ? Ер нь бол хөдөлмөрлөх нь зөв шүү дээ тий. Хүн болгон хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөр нэмхэн дотоод ихтгэл байх ёстой. Яагаад гэвэл дан хөдөлмөрлөдөг мөртлөө дотроо айцтай байх юм бол одоо чадахгүй байхаа ч гэдэг юм уу тий. Хин нэгэндээ одоо хамтарч ажиллах ч юм уу. За өөрийн бие даасан хэрвээ бизнес ажил нь байвал урагшаа явахгүй байхаа гэх мэтчлэн энэ болгон чинь яг дотоод айдас байхгүй юу. Айдас байн гэдэг чинь ихтгэл сул байгаа байдал. Энэ чинь өөрийн чинь даалт хумсрын гүнд нь ямарваа нэгэн олон програмчлагдсан итгэл үнэмшлүүд байгаа гэсэн үг. Жишээ. Тэгэхээр тэдрийг л хувиргаж одоо тайлснараа хүн жинхэнэ дотроо одоо тэр хүчтэй мөн чанараараа амьдраад ирэхээрээ сайн сайхныг бүтээж чаддаг итгэл зориг нь байдаг болохоор арай итгэл дүүрэн хүн чинь юу байдаг вэ? Итгэлгүй хүн айцтай хүн чинь айцтай хүнийг тархич нь юу байдаг вэ гэхээр ерөөсөө өнөө маргааш шиг л боддог байхгүй. Ирээдүйн зорилго руугаа тайван тэгж чаддаггүй харж чаддаггүй хүний тарих биш үү те айдасгүй амар амгалан итгэл дүүрэн үедээ жинхэнэ одоо зорилго жинхэнэ одоо өөрийнхөө хийж чадах зүйлүүдийг олж харж итгэл дүүрэн явж чаддгаа. За тэгээд нэг юм нэмж хэлмээр байна. Баян хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ? За хүмүүс нэг их мөнгөтэй хүнийг гэж боддог баг. Гэхдээ миний зүгээс бол би бол их мөнгөтэй хүнийг баян хүн гэж боддог байхгүй юу? Хэрвээ их мөнгөтэй байгаад мөнгөө ингээ алдчихвал тэр хүн нуран унцдаг бол энэ тэр хүн баян хүн биш ээ. Тэр хүн мөнгөний хамааралтай хүн байхгүй юу? Жинхэнэ баян хүн гэдэг чинь мөнгө нь бүх мөнгө санхүү бүхний ингээ алдсан ч гэсэн дахин эхэлж дахин босож чадаж халаасаа мөнгөөр дүүргдэг баялаг бүтээх шиг жинхэнэ баян хүн гэж хэлдэг байхгүй юу? Миний бодлоор. Тэгэхээр мөнгөтэй болсны дараа л би аз жаргалтай бол мөнгөтэй болсны дараа л би хэрэгжүүлэлтэй бол мөнгөтэй болсны дараа л би хөндлөгдөн тэр үедээ л би нэр хүндтэй болох юм байна. Тэр үедээ л би яг хүний дайтай болно гэвэл энэ хүн мөнгөний хойноос гүйдэг тэгтээ баялаг бүтээгч жинхэнэ баян хүн биш. Энэ хүний бүх үнцэн мөнгөн дээр тогтсон мөнгөний хамааралтай хүн гэж. Зүгээр л их мөнгөтэй мөнгөний хамааралтай хүн байгаа байхгүй юу? Тэр мөнгө нь байхгүй болчлаа тэр хүн чинь нуран унаал эргэж босож чадахгүй л тэр хүн баян хүн биш. Хэд ч унсан ч тий би босож чадна гэдэг дотоод тэр итгэл үнэмшил тэр гайхалтай хүч мөн чанар нь байвал тэр хүн тэр баялагийг бүтээж чаддаг. Тэгэхээр баялаг гэдэг чинь мөнгө биш байхгүй. Баялаг гэдэг чинь тэр хүн өөрөө тэр хүний өөрийнх нь дотоод хүч нь байдаг. Тэгэхээр миний одоо бидний яриад байгаа энэ ивентийн онцлог маань энийг л ойлгосоо гэж хүсэж байгаа байхгүй би. Мөнгө бол тэ мөнгөтэй хүн баян биш ээ. Баялагийг бүтээдэг дотоод хүчтэй хүн чинь жинхэнэ эн чин баялаг юм аа гэдгийг л одоо чин сэтгэлээсээ мэдрээсээ ойлгоосоо гэд энэ ивентийг би явуулах гэж байгаа. Тэгэхээр хүн болгон энийг л ойлгож тийм мэдэрч тэр одоо хаана юунд блоклогдсон юм болоо. Тэрийг ингээд тайлаад жинхэнэ тэр одоо баялаг бүтээдэг баян хүн болоос гэж хүсэж байна. Баялаг бүтээдэг тэр одоо хүний шүү дээ хүн
бүх юмаа алдсан ч дахин одоо хүнд босоод ирэх чадвар ганцхан зүйл үлддэг байхгүй. Бүх юм алдсан үед мөнгөө алдлаа, карьерээ алдлаа гэж бодъё л доо. За тэр үед хажууд чинь байгаа найзууд, хамтрагч нар хүртэл холтлоо гэж бодоход чамтай хамт хэн үлдэх вэ гэхээр чиний дотоод дахин босож ирэх тэр хүч итгэлч нь үлддэг байхгүй юу? Энийг алдаж болдгоо маа хүн чинь тий. Тэгэхээр энэ зүйл чинь чиний тэр баялагийг бүтээгээд дахин босож гарч ирдэг. Тэгэхээр энийг хүн блоклж болдгоо. Энийг дарангуйлж болдгоо. Чи мөнгө алдаж болно. Гэхдээ дотоод хүч, дотоод итгэлийг одоо дарангуйлж болохгүй байхгүй. Хэрвээ чи далд хумсрын түвшинд энийгээ дарангуйлсан бол юу вэ? Мөнгө алдвал нуран унчвал дахин босох нь хэцүү байхгүй юу те. Тэгэхээр дотоод хүч, итгэл гэдэг чинь чиний өөрийн чинь жинхэнэ одоо баялаг бүтээдэг баян байдал чинь тэр байхгүй. Мөнгөний блокнууд маань одоо ерөөхдөө бидний мөнгөний блок гэж ярихаар бидний ерөн сэтгэлгээний цар хүрээг бас блоклцсон байгаа шүү дээ тий. Тэр нөгөө далд хумсрын түвшиндээ бид нар чинь нөгөө мөнгөний хэмжээтэй идэм билээ шүү дээ. Тэрийг бас анзаардггүй. Тэгээ яг тэр хүн нөгөө далд хумсрынхаа хэмжээнд байгаа тэр мөнгөнийхөө хэмжээгээр өөрийнхөө хийж чадах зүйлийг бүтээгээл явж идэг юм байл л дээ. Энийг нэмэгдүүлэх боломжтой юу? Одоо жишээ нь хүний өөрийнх нь жинхэнэ одоо дотоод сая хэлсэн шүү дээ. Удмын сандах тэр хүч гэдэг зүйл байгаа тий. За өөрийнхөө мэдлэг боловсрол байна, туршлага байна, хөдөлмөрч зам байна. Энийг ингээд бүгдийг ингээд тооцоолоод үзэхэд өнөөдрийн чинь олж байгаа орлого чинь маш бага хувьтай гардаг байхгүй. Энэ хүчний хажууд харьцуулахад бага хувьтай гардаг. Нөөц бололцоог бүрэн ашиглахын тулд за тэр мөнгөний 40 одоо блоко тайлна. Тэрнээс гадна саяны одоо удмын сангийн баялгаа нэг ёстой. Тэ. Тэнгуудаа яг жинхэнэ нөгөө дотоод хүч потенциалыг хүн бүрэн дүрэн ашиглаад ирэхээрээ өнөөдөр магадгүй олж байгаа мөнгийг чи 100 нугалж олох магадaltaй байна. 1000 нугалж олох магадaltaй. Тэр ингэ хэлэхэд айгүй итгэхэд хэцүү байж болно. Яг гэвэл та өөрийнхөө тэр байгаа блокийнхаа хэмжээгээр л бодоод суугаад идэг байхгүй юу хүн чинь. Тэгэхээр тэрийгээ тайлах хэрэгтэй. Ер нь бол ийм шийдэл байгаа. Шийдэл бол байна. Өөрчлөгдөх бүрэн боломжтой. Тэхийн тулд те хүн үнийг яаж өөрчилдөг вэ гэхээр үнэхээр далд хумсраараа маш сайн ажиллаж гүн рүү н орж ижил тэр зүйлийг ойлгож, илрүүлж, тайлж ижил ер нь бол маш одоо ойрхон хугацаанд товчхон өөрчилж өөрийгөө эргээд тэр гайхалтай дотоод нөөц болцоо потенциал тэр хүчийг тэр удмын сандах хүчийг ашиглаж блокгүй болж тий мөнгөний ямарч блокгүй болж амьдрах боломжтой. Өөрсдийн чадамжаа нэгээсэй. Чадамжаа нэгээд амар амгалан болцдог байхгүй блокод айлуулсан хүмүүс чинь амар амгалан дотоод итгэл хүч нь ингээд сэрээдэг гэд хүрээд одоо ирдэг. Тэр үед бол би ер нь бол өрөөл үнцэнтэй юм байна. Тэр мөнгийг хизээ нэгэн цагт угаасаа нөгөө эрт орой хангалттай олно гэдэг тэр итгэлийг авчдаг. Энэ манай сургалтанд сууж байгаа хүмүүс. Тэгэхээр миний бодлоор те хүмүүс өөрчлөгдөе гэвэл өөрийнх нь шийдвэрээ маш чухал хүн өөрөөтөө л одоо хөрөнгө оруулж ижил өөрчлөлт ирнэ. Би нэг юм бас хэлмээр санагдлаа. Өөртөө хөрөнгө оруулж чаддаггүй өөрөөсөө харамлдаг хүн эхийн талын удмын сангийн блоктой байх магадaltaй. Би яг энэ асуултыг асуучихсан. Өөрийнхөө үн цэнийг мэддэггүй, өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн ямар хуу блокын шинжтэй юм болоо гэдэг асуулт авчихсан чи баг хариулт нь гараад ирэх шиг боллоо тий. Эхийн талын одоо би чинь нөгөө ивентийнхаа нэртэй нь уйлдуулж энэ тайлбарыг өгөөд байна л та тий. Би одоо сайн сайхныг хүртэх ирэхгүй метр санагдах блок гэж манай 40 блокийн дотор байдаг штэ тий. Тийм. Тэг байгаа тэр блокуудыг тайлна. Тэгэхээр эхийн талын зүйл байвал тий энэ хүмүүс яадаг вэ гэхээр гэр бүл бусад хүмүүс номер 1-т өөрөө дараа нь
Гэт өөрөөс өөртөө хөрөнгө оруулдаггүй. Тэгэхээр өөртөө хөрөнгө оруулахгүй бол тий өөрөө чинь далд тухамсар яадаг вэ? Ямар байдалд орох вэ? Өөртөө хөрөнгө оруулж чадахгүй харамж байдал. Энэ юу юм бэ гэхээр энэ айдас байхгүй юу? Тэ? Одоо ингээд надад ирээдүйд мөнгө орж ирнэ гэдэг итгэл байхгүй. Тэгэхээр байгаа юмыг ингээ хэмнэн байхгүй байсан ч төвчж амьдрах хэвээр өөр дөр хэмэлтэй. Тий. Энэ юу юм бэ? Энэ хизээ энэ цикл чинь дуусах юм. Энэ дуусах нь хэцүү байхгүй юу? Тархич нь айдастай байвал амь тэмцэх төлөв дээр л гацаагаад ерөөсөө тэр циклээсээ гарч чадахгүй маа. Тэгэхээр амар амгалан төлөв рүүгээ орохын тулд үнэхээр энэ нэг замбраагүй далд тухамсарт байгаа энэ програмуудыг маш хурдан хугацаанд тайлж шийдээд тэгэл сайн сайхан амьдралыг бүтээхэд нэг хол бишээ. Хүн өөрийнхөө оюун ухааныг штэ тэ трансформацанд оруулаад эерэг одоо төвшөнд далд тухамсрыг хувиргах чинь нэг удаан ажил биш байхгүй юу? 2 сардаа бол хүний сэтгэл санаа нэлээд тайван төлөвт орчин. 6 сардаа бол нэлээд хувиргалт хийж чинь. Тэгэл 6 сарын дараа хүний амьдрал дээр сайн маш олон үр дүн өөрчлөлтүүд хүн өөрөө баялаг бүтээгч болол өөрөө бүтээгээд явдаг байхгүй юу? Тий. Та өөрөө чадсан шүү. Та өөрөө баялаг бүтээгч юм аа. Тэгэхээр энэ нэг өөр чин дотор хийж чадах юм шиг санагдах нөөц болцоо байгаа юм шиг санагдаад нэг л болж өгөхгүй байгаа бол та эргэлзэх хэрэггүй ажиллах ёстой юм аа. Тий. Тэгж хэлье. Манай Монгол ээжүүдийн дунд те ер нь айгүйх юм фэйсбүүкийн рилээр богино хэлбэрээр ингээд айгуу харагддаг л та. Нийтлэг харагддаг блог гэдэг дөнгөж заа ярьчих шиг болоо. Жишээ нь ээжүүд маань хүүхдүүдтэй гэр бүлдээ өөрийнхөө олсон орлогоосоо харамгүй зарцуулж чадаад байдаг. Хэрнээ өөртөө тэрийг зарцуулж чадахгүй байдаг. Тэгэхээр энэ нүштэй амьдрал дээр яаж та илэрдэг вэ гэхээр та өөртөө зарцуулж чадахгүй бол өөртөө харам байх юм бол өөртөө нэг ганцхан нэг нүүрний тос ингээ харамлаад за энэ 100,000 үнэтэй юм байна. 200,000 үнэтэй юм байна гэд байвал биш үү те. Энийг өөртөө харамлаад байгаа дотоод төлөв байдлыг чинь оршихуй ертөнц өөртөө чинь эргэн тойрны хүмүүсээр харуулд юм аа. Таны нөхөр танд харамж байх болно. Таны эргэн тойрны хүмүүс танд бэлэг өгдөггүй болно. Тэгэхээр та эргээтэй тэр хүмүүс бүхнээ зориулаад иддэг. Эргээд ганц миний төрсөн өдрийг ингээ тоогоогүй, надад нөхөр маань ганц цэцэг авч өгдөггүй гээл дотроо ингээ гомдлоод иддэг. Яаж авч өгөх юм? Та өөртөө юм харан байгаа юм чинь оршихуй ертөнцтэй өгье гэсэн ч хүлээж авахгүй харамын энергитэй сууж юм та. Та блокта хаалттай сууж юм. Хүлээж авахгүй байна. Бэлэн биш байна. Тэгвэл яаж таталцсан хуулиар тэр сайн сайхан зүйл чинь орж ирэх юм? Энд чинь блок байхгүй. Тэр өөрөө тэр харамлдаг тэр блокоо тайл. Тэгвэл танд оршихуй ертөнц чинь нөхрөөр чинь дамжиж өгнө. Хүүхдүүдээр чинь эргэн тойрноор чинь тий Миний блог ингэж толдож харагдах нь шүү дээ. Хажууд хүнээр юм тий. Хажуу хүн. Тэгэхээр өөртөө харам хүн бол биш тий. Энэ ивентэд орж ирэх хэрэгтэй. Хөрөнгө оруулаа өөртөө оруул. Тэрнээс болж амьдрал чинь зогсчихгүй. Утгах ихтэй хаагаад байна шүү дээ. Тий. Нэг ганц өдөр тий нэг 3 цаг ирээд ивент дээр төвлөрөөд айгуу гоё ингэ суугаад ингээд далд тухамсраараа ажиллаад тайлаад тэр одоо гайхалтай мэдрэмжийг аваад тий өөрийгөө ийм чадвартай юм байна гэдгийг мэдрээд за тэгээд ийм хөрөнгө оруулалт хийгэрээ гэж хэлье. За тэр нэг өөртөө зарцуулсан зүйл өөртөө чинь хөрөнгө оруулалт болно уу гэхээс тэрнээсээ болоод ядууралд ороод тий хүн амьдарч чадхаа бэлсэн хүн яг өнөөдөр байхгүй зүтэй тийм үстэй. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр зөвхөн энэ бол өөр чин дотор блоклогдсон айцуд байхгүй юу. Би ингээл асуудалтайгаа мэдрээд байна. Гой сургалтанд сураад өөрийгөө хөгжүүлмээр байна. Гэтэ мөнгө алгаа гэдэг хэрнээ хүүхдүүдтэй ээжүүд айгүйх тэр байтугай яг одоо өөртөө зарцуулж чадахгүй байгаа тэр мөнгийг зарцуулсан байдаг байхгүй. Тэр байтугай давуулаад зарцуулсан байдаг. Тэгэхээр хэрвээ та яг ингээд өөртөө ямарваа нэгэн байдлаар хөрөнгө оруулалтыг гэхээр сурч хөгжих, боловсрох, өөрийн эрүүл мэнд те өөрийн гоо сайхан ямарваа нэгэн байдлаар өөртөө хөрөнгө оруулалтыг гэхээр хязгаарлалт байгаад байгаа бол энэ арай үнэтэй. За би энийг ийм зүйлийг өөртөө зарцуулаад яах юм гэд өөрийгөө хойш нь тавиад
гэр бүлээ урагшаага тавиад ах юм бол энэ одоо яг жинхэнэ мөнгөний блок байна шүү дээ. Тэгэхээр та бүхэн ээжүүд маань өөрсдөө мөнгөний блокгүй гэж бас өөр хүүхдээ сайхан өвдөх шиг үсэхгүй шүү дээ. Ээжүүдтэй тэрийг чинь ингээд хүүхдүүд чинь намайг хайрлаж гин гэж далд хомсорд нь кодлогдно гэж бодож гин үгүй байхгүй. Үгүй шүү. Мэн өөрөөсөө харамлаад надад өгөөд байх гэж бол байхгүй юм ба шүү дээ. Гоо ойлгохгүй. Ер нь бол хүрлцдэггүй юм байна юм чинь. Химнэх ёстой юм байна. Энэ зүйлүүд чинь маш их үнцэнтэй юм байна гэдэл кодлогдоод байна шүү дээ. Хүүхдүүд чинь давхар мөнгөний блок кодлогдоод. Дахиад бүсээ чангалаа гэдэг. Тэгэхээр хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт юм а гэдгийг гүлгэрлэн харуулах хэрэгтэй байхгүй. Харин одоо ингээд ийм мөнгөний блоктой хүмүүс маань нөгөө хэрэггүй юмуд мөнгөө ингээд цэцэг цэжиг юмуд бааш их зарцуулсан байт юм. Тэр одоо хямдрал интергээл те тэрний эргээд хэрэгтэй ч юм уугүй ч юм. Тиймэрхүү байдлууд байт юм а. Тэгэхээр жинхэнэ хөгжиж одоо урагшлах зүйл төр те өөртөө бас анхаарах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Өөрийгөө хайрлаасаа гэж хүсэж байна. Эмэгтэй хүмүүс өөрийгөө хайрлаж өөртөө бэлэг өгж ижил тэр одоо оршихуй ертөнцийн сайн сайхан зүйл ирвэл та хүлээн авахд бэлэн сууж идэг. Гайхалтай. Тэгэхээр энэ эвенти маань энэ бясалгал ойролцоогоор хэр хугацаанд үргэлжилдэг бол? Тухайн өдөр одоо цаг 30 минутаас 2 цаг гэж бодож байна. Тийм. Яг тийм амьд харилцаа, рил харилцаа явагдаж байгаа учраас тухайн атмосферээр хөтлөгдөж байгаа юм шүү дээ. Тэр байдлыг би хараад мэдэрч агаад эсвэл 2 цаг, эсвэл цаг 30 минут явагдав. Өмнө нь бид нэр амар гайхалтай гоё юмнууд та хийжсэн те. Одоо жишээ нь оны өмнөхөн далд тухамсартаа өөрийн одоо тухайн шинэ оны зорилгоо суулгах түүнд хүргэхгүй байх блок саадуудыг тайлах гэдэг нэг ивент хийжсэн. За түүний дараа бид гомдлоо тайлах ивент гэдэг хийжсэн. Гомдлоо тайлах ивент гэдэг хийжсэн. За одоо үүний дараахыг хамгийн том сэдв бол мөнгөний блокоо тайлаад удмын сангийн баялагын удмын сангаа нэхүү гэдэг яг энэ ивентийг хийж байна л та. Тэгээ энэ ивент маань маш олон хүнд хүрж явах шиг байна. Хүмүүсийн анхаарлыг айгүйх татж байна. Маш богино хугацаанд суудлууд нь дүүрээд байгааг сонссон. Би ингэж одоо би ингэж хүсэж байгаа. Одоо хүмүүсийн нөгөө далд хумсар дээр нь ингээ ажилласаар байгаад ойлгоцсон байгаа байхгүй юу? Альва юмны нөгөө ядро буюу төв цэг гэдэг зүйл чи яалтчгүй гарал хүсэлтээ ингээ огтлцоод байгаа юм чинь. Гарал хүсэл чинь эцэг ихээс эхэлтэй өвөгдөц өөрөө чи эцэг их өөрөө чи амьдарсан орчин. Тэгэхээр хүмүүс те жинхэнэ баялаг чинь миний те амьдралыг бүтээдэг дотоод хүч тэр итгэл унсанч те босох бүрэн дүүрэн итгэл өөрөө унлах байдалд байдгийг шүү. Бүх зүйл мөнгөн дээр биш шүү. Энийг ойлгосоо. Тэгээ мөнгөний блокоо тайлаад энэ нэг гайхалтай дотоод энэ байдлыг ингээд эргээд талт хомсортой ашиглах. Миний амьдралд ашиглах энэ нэг дотроо нэг юм байгаад энэ надад хүч байна. Гаргаж ирээ чи ашиглаач тий. Тэгэхээр бидний зан төлөвийг хэн тодорхойлдог вэ гэхээр мэдээж бидний далд хомсор тодорхойлдог учраас далд хомсор эзнийхээ энэ даалгавар эзнийхээ энэ хүслийг ингээд эргээд зан төлөвийн байдалд хүчрхэхээр ингээ хуургаад өгчдөг юм. Тэр ингээ боломжтой байдаг. Тэгэхээр яг үүндээ баялаг бол та өөрөө. Тийм биз дээ. Хүн л одоо бүтээдэг үстэй. Би л бүтээж байгаа. Хүмүүс л бүтээж байгаа зүйл те. Тэгэхээр энэ элбэг оршихуу надад хүрэхгүй байв гэжтэй. Тийм биз дээ. Элбэг оршихуу. Яг үүндээ тэр хангалттай эд баялаг чинь хаана байгаа юм бэ? Энэ их дэлхий дээр байгаа шүү дээ. Газар дор байна, газрын дээр байна. Мөн өдөр. Тэгэхээр энийг л би өөрийнхөө кармандад харуулж аавна, хүрдэнэ. Савныхаа хэмжээнд. Савныхаа хэмжээгээ уг нь бол том хэмжээтэй савыг бид нар өөрсдөө жижигрүүлсэн суугаад идэг. Тагалцсан суугаад идэг байхгүй юу? Боломжгүй энэ ашгууд баялаг байхгүй гэд хоосон дэлхийд суугаад байгаа юм шиг үгүй байхгүй. Баялагаар дүүр. Тэгэхээр ер нь олгийг авах хэрэгтэй шүү дээ. Хүртээ. Өмнө блоктай хахад яг тэгж бодогддсон билээ л дээ. Ингээл хүмүүс тим юм хий, ийм юм хий гэл ингээл амар их яриад санал тавингууд чинь
тэрийг хийчихвэл дампуурч штэ, энийг хийчихвэл бүдлгүүч штэ гэдэг чи өөр л миний нөгөө савны таглаас угаад байгаа байхгүй тий. Энийг л тайлж ижил энийг ингээ аваа бүтээлч байдал маань томруулмаар байна. Саваа уг нь бол ингээд савчин том бэлэн тэрийг өөрөө таглалцсан байт юм а. Тэр таглаанууд тэр хүлцэн байдлуудыг чинь тайлал өгөхтөл цаана нь тэр том савчин байгаад идэх байхгүй бэлэн. За, event маань 6 сарын 21-ний өдрийн бүтэнсэ өдөр буюу ням гараг байгаа. За, өдрийн 12 цагаас Солонгосын элчин сайдын яамны хажууд мөн яг нөгөө худалдаа аж үйлдвэрийн тэгмийн хажууд байрлах Corporate Convention Center хотелийн концертын их танхимд 6 сарын 21-ний өдрийн 12 цагаас болно. За, тэгээ хүмүүс маань энэ event-д ирэхдээ хоцрохгүй 11 цагт ирээдээ цагийн өмнө ирээд бүртгүүлээ, сайхан тайван суудлаа эзэл суугаад бие бэлдээд энэ гайхалтай event-д оролцоод өөрсдийнхөө мөнгөний блокоо тайлаад удмын баялагын цангаа нээгээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. За тэгэхээр event-ийн маань суудлал нь өөрөө мэдээж тоотой байгаа. Тэгэхээр яг event-д маань бүртгүүлсэн суудлал одоогийн байдлаар 60% дүүргэлттэй байна. 40% гэхэд одоо тун утахгүй дуусна. Өдөрт маш олон орой хүмүүс бүртгүүлж байгаа. За тэгээд энэ подкаст маань бас би яг хизээ цэцэгтэй хэлж мэдэхгүй байгаа ч гэсэн одоогийн байдлаар бол манай early bird эртэж шуухаа бүртгэл бол одоо арай хаагдаж амжаагүй байгаа. Гэхдээ магадгүй подкастын маань цацах хугацаа нь хизээ байхыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 5 өдрөөр бидний эртэж шуухаа бүртгэл хаагдчихж байгаа. Та бүхэн амжаад бүртгүүлээсэй гэж би хүсэж байна. За ингээд биднийг анхаарал тавьж үзсэн хүмүүстээ баярлалаа. Дараагийн подкастуудаар дахин уулзцгаая.